Хүүхдийн үдийн цайнд өгж явуулж болох будааны бөмбөлөг хамтдаа хийцгээе. Хоол идэх хүний хувьд үргэлжлэн бүтээгдэхүүнийг турших дуртай. Энэ удаад Japonica гэсэн Япон сортын будааг ашиглаж үзэж байна. Далайн байцаа тунаатайг бол гараад сивгээс ч бараг авч болох бах. Тийм учраас баг зэрэг баяжуулаад луун жигэнж хийсэн байгаа. Сайн чанарын будаа 80-аас 85% чигшэлтэй байдаг гэсэн Japonica 80-аас 85% чигшэлтэй учраас сайн будаа гэдгийм билээ. Будааны маань агшсан байдал нэг иймэрхүү харагдаж байна. Жохон багтаа хийгэж одоод айгу жижигхэн ирсэн. Эрдэн шиш манууд хоорондоо гоё тохирдог учраас нэмлээ. Танаа гэрт ийм үүрсэн далайн байцаа байхгүй бол томхон утанд хийж агаад мушигчгаар ер нь гоё жижигхэн болчдөг. Амгалгаанд нь 2 олны албаг манууд хийж өгсөн. Амсж байгаа давс багтаахан бол давсаа нэмэрээ. Хүүхдүүд ер нь янз бүрийн хэлбэртэй тэгээ хям сосисог орсон юм дуртай байдаг учраас дуртай юмыг ашиглаад йод болон эслэгийн нөх зорилготой ингэж хийлээ. Хажууд нь өндөөний ороомыг хийж өгч болно. Хүүхдүүд бас маш дуртай иддэг. Энгийн хариулын тавган дээр бол нэг иймэрхүү байдлаар шарчиж болно. Айгу амархан. Өндгөө дундаж гал дээр шарахгүй бол түлхэгдчихэж магадгүй. Үдийн цай, өдрийн хоол маань бэлэн боллоо хийгээд айгу амархан байгаас манай хүүхдүүд чинь пиршги, тэгээ ширхэг хоолнууд айгу ихэдэд байдаг учраас тэрнийх нь оронд иймэрхүү хөөрхөн зүйлүүд бэлдээд явуулаарай. Түр бай.